Амархан сайн байцгаана үзэгчдээ үндсэн өсөлтийг түгэнд илэрүүлэгч Монголын үндсэн малчин телевизээс та бүхэндээ бэлтгэн өргөж байгаа Арака богино зай морин төрөлх уралдааны маань цоо шингэн дугаар эхлэхэд бэлэн болж байна. За бид бүхэн олон уяачдын сэтгэл болоод тайлбарлагч, заман малын эмч олон хүмүүсийн сэтгэлийг та бүхэндээ дугаар болгон дээр бас хүргэж байгаа. За энэхүү нэвтрүүлгийг маань хүлээж авч ирэх жил одоо богино зай морин төрөлх уралдаанд маань олон уяачид, олон жокичд одоо бас хүрэлцэн ирж, заман олон үзэгчид хүрэлцэн ирж энэхүү уралдаан дээр маань мордон дээр маань бооцоо тавьж, за уяачд маань мордоо сойж ирж уралдана гэдэгт бол итгэлтэй байна. Ингээд цоо шинхэн дугаараа та бүхэндээ хүргэж байна. Та бүгд маань таалан болгоно. Заавын Аранга аймгийн Өгөн Ор сумын Орхонбөгийн яриад залуу яач Чимдэчрийн насан гэдэг залуу байна. Намайг аймгийн алдартай Эрдэнэтийнхөө аймгийн алдартай Шанхбаатар гэдэг. За одоо 10 оноос аавгаад байгаа хурдан мөрөн жаал 10 оноос л ерөнхийдөө би тааж байсан та. Өмнө даавтаа үйж байгаа тэгэл 10 оноос аавар мар уяа залгаал тэгээд. Аав минь 2-3 онд аймгийн алдартай. Би 10 жилийн дараа 13 онд аймгийн алдартай. Орос аймгийн бүсмэсээс олон ректор авсан. Тэгэл тэр мордныхоо болдоор тэгээд аймгийн алдартай болчихсон. За морийнхоо сайхан мочтой ерөнхийдөө л одоо өвлөнжлөл хийж бол гэж боддог шүү дээ. Хоож үед өөр хөвгттэй гэсэн адуу мал маллах төрлөс нэг. Тутан болох л гэж боддог. Тэр үүднээс л морь ийж тэгэл. За холын за богино зай уралдаан ч юм болохоор яг уяаны хувьд бол ерөнхийдөө тэгээд бэлтгэлжилтийг сайн хийгээл ерөнхийдөө бэлэм морь ер нь хөнгөн байх хэвээр. Хөнгөн сайхан бэлтгэлтэй л байх хэвээр мэлээ л дээ. Ер нь очтой тийм хурд суулгаал нөгөө богино зай уралдаан болохоор очтой тийм хурдан байвал ерөөсөө тийм юм лээ. Морийг ерөөсөө очиж суулгаал хурдан болгож л уух хэрэгтэй юм л. За би Аракап 2025 уралдаанд хамгийн анхны гараанд буюу Хязаалаа өрөөний гараанд очиж 2 Хязаалаа өрөөтэй оролцсон. Миний 2 морчин болохоор нөгөө нэг өмнө өвлөөс хойш бэлтгэлтэй байсан л та. Урд өвлөөс нь ахвалал бэлтгэлтэй. Тэгээд хавар аймгийн бүсд оролцчихсан. Сум умдаа оролцчихсан, төрүүлчихсэн. Аймгийн бүсд очиад нэг нь төрүүлээд нэг нь айрагтсан. Ерөнхийдөө бэлтгэлтэй бэлэм ер нь л бэлжижсэн мордод байсан. Тэгээд ер нь тэгэл бэлтгэлтэй байж байгаа л оролцсон доо. Мэдээллийг бол яг өмнө нь бол юу сошиал орчноос Facebook тэгээд энэ Ара пэйж хуудснаас бол ерөнхийдөө үзчихэл байсан л та. Тэгээд манай галууя чинь болохоор нэг тэргүү урд галууя гэж явдаг байхгүй. Ара капод ерөнхийдөө шар газаргаал авчиж ганц л оролцсон та. Шар газаргаал ерөнхийдөө журлаа тэгээд эхлээс холол ерөнхийдөө гран при болтоор оролцсон. Шар газаргаа нэг төрүүлж, нэг амаа үзүүдэд, нэг 3-аар дахиад тэгээд сайхан финалд орж шалгаж уралдаа тэгээд оролцсон. Өнөөдрийн Ара кап уралдаанд 2 Хязаалаа өрөөтэй ирээд нэг өрөө маань төрөө магнад, нэг өрөө маань амаа үзүүлэлт ортлоо. Баяртай. Манай галын соёл өрөөс 2 дугаар гараанд төрүүллээ. Өнөөдөр сайхан ааж байна. Миний төрүүлсэн бор өрөө Завхан аймгийн Яруу сумын яриад Монгол улсын тод манлаач Тач цэвгийн дагдарч хямнгаа доо. Өнөөдрийн уралдаан бол зохион байгуулалтаа үнэхээр дэлхийн жишгт нийцсэн сайхан уралдаан болж байна. Энэ уралдааныг зохион байгуулж байгаа хамт олондоо баярлсан талархснаа илэрхийлье. Гэдэг богино зай уралдаач гэдэг шууд анх төрөөс гараас гарахлаа гэл одоо бүх надад морь сонирхч хүмүүс ерөөхдөө харна. Гараанд орж иртэл ерөөхдөө үзэн. Яг байнгын сайхан гэл тойрог уралдаа хараад зурагтаарч үзэж нуцаараач үзчихэж байгаа. Тэгээд ерөөхдөө хоёрт бас хүүхүүд нэг ядралт байх та. Ер нь бол яг өөр наадамд бэлдэжсэн. Тэгтээ бас дотроо бол яг тэр Ара капт оролцохын гэж бодоол байсан л та. Тэгээд тэр чинь нэг 16 настай хүүхдүүдээр нь улсаж том. Тэгээд бас нэг 2 үрээгээ бас жоохон хайрлах маягтай том хүүхэд унна гэхээр нас хөл гарны янз бүр болчихгоо гэдээ бас хайрлах маягтай. Яг уралдах дотроо бол бодолтой байсан мөртлөнгөөсөө бас нэг зориглож чадахгүй тэгээд байж исэн. Тэгэл урд оройн нэг 2 үрээ дутаад нэ оролдох уу гэл тэгэхээр нь оролцсон. Тэгээд том хүүхдүүдээр унуулсан. Тэгээд нөгөө тойрог нас нөгөө богино зай уралдаан болохоор бас гайгүй л байдаг юм л хөл гармаар нь янз бүр болох нь гайгүй. Тэгээд тэр чинь зохион байгуулалт нь сайн байсан л да. Зам мам тэр тойрог юу замын чулуу молоо бүх юмыг төвцсөн байсан. Тэгээд сайхан уралдаан болсон доо. Одоо бичлэгчтэйгээ үзгээчтэй өгөөнийг тэн дээр лазар шар газраа хүүхд тим загтаг байж үлээ сая бодчихлоо лээ. Тэр аваас намайг тийш хөдөлгөөрэй гэж тийм л бодож сайран гарах. Тийш хөдөлгөөлөг алагч цуг уралдаа тэгсэн. Финалент. Нөө хураалзан мөр төрүүлдэг. Жүлээ.
Хураалзмөр төрөлтэй. Тий, 5 цагаан төрөөсөн шүү дээ. За хураалзам Тий. алгын намууд. Алгын намууд тий. Энэ хоёрдугаар зоо шүү дээ. Хөдөлгөгчийн зоо. Тий. Шарга зэрэг мод. Онооч эхэлж байгаа эхний урлам шүү тийм ээ. Тойргийн. Тий. Тий. Одоо энэ чинь тойргийн хонгороо зогсож. Одоо шарга зэрэг гарч ирж тараас. Үлээ. Тэгээ үлүүл дээр хонгороо даарч өгөө. Буурлаад шинд орлдог юм шүү тийм. Нөгөө зоноос юм. Нөгөө зонд. Тийм ээ. Шарга зэрэг жиж байна. Уурах хэрэг явж шүү тийм. Одоо тойргоор тойрч байна. Одоо борлоо орж байгаа шүү тийм. Тэгээ үлүүлдээ дээрч өгөө. Тийм. Финале. Финал шүү дээ. Одоо ингэ шарга зэрэг дээр гарч. Ил дангаар болж төрөж тий. Тийм. Үлээд. Гөгийн талаар бол яг 16 настай хүүхдүүдээр богино зай уралдаанд бол унуулж болно л да. Тэгээд манай Монгол адуучин бас нөгөө нэг биеийн жингээр хөнгөн болохоор нөгөө нэг том цэвэр ирлээдүүд бас хөнгөн бодвол хөнгөн болохоор тэгэл яалч хэл нөгөө нэг жингээрэл хүүхдүүд нь унах болох гэдэг байна. Жокогийн онцлог чадруудаас дөрөвдвөл биеийн жим бага байх. Олон улсын стандарт жин нь 49-оос 55 кг орчим байдаг бөгөөд хөнгөн байх нь морин дээр даралт багтай, хурд нэмэхэд тустай байдаг бөгөөд тэсвэр ба хүч унаж байхдаа жингээ хөл дээрээ төвлөрүүлдэг, морины хөдөлгөөнтэй уялдаж энергийг хэмндэг байна. Тактик ба стратегийн хувьд уралдааны турш өрсөлдөгчөө ажиглаж, гарах мөчөө оновчтой сонгож, мориныхоо хизээ хурд авах, хизээ тавьширхийг зааж өгдөг чадвартай унаачийг Жокой гэдэг байна. За арака борлоо шидээр ингээд энэ одоо яг одоо нөгөө морины нөгөө сэрвэ хэмжиж бүйл маргаан болж байгаа шүү те. Тэрийг ерөнхийдөө бас жоох ингээд хөргөжөөд ирэх юм бол одоо сэрвэд авсан морьд бас тойргийн урлан дэж уралдаад ингээд өөр газруудаас ингээд хөгжөөд өрөх юм бол бас Монгол наадмынхаас хэрүүлгүй наадам болчих болоо гэж би бодож байсан. Ерөнхийдөө араг ерөнхийдөө 2 настай ингээд уралдчих юм бол дээд дундыг уралдчих юм бол бас хүн болгоно нэлээд олон оролцох болоо гэж. За арагийн уралдаан зохион байгуулж байгаа шууд хэлэхэд ерөнхийдөө энэ чит ерөнхийдөө 21 аймагт ерөнхийдөө манай Аранга аймаг ерөнхийдөө хамгийн анхных нь уралдаан болсон байх би өөрөө боддог. Ерөнхийдөө зохион байгуулж ирсэн хүмүүс ерөнхийдөө сайхан зохион байгуулсан. Өшөө шааш нь улам их өргөжүүлээд зохион байгуулвал хэлж ажил бодож байна. Тэгээ богино зай морин тойруулгын уралдааныг одоо зөвхөн Аранга манай Наара гэлтгүүгээр ер нь бол аймаг болгонд хийгээд явах. Тэндээсээ нөгөө нэг шалгарсан мордуудаа нийлүүлээд бас бөөнд нэг уралддаг ч юм уу тийм маягаар юм шатараатай явах боломжтой. Энэ бол Монголд бол хөгжих боломжтой л үйл гэж бодож байгаа даа би. Ер нь 2 тойрог уралдсан байх л ерөнхийдөө жочин гараа гэж анх зарлаад яж хэл ерөнхийдөө манай найз зөвхөрлөх ярьжсэн. Ямар их уралдаж болохоор юм уу яах юм. Тэгээ би үгүй та дээр гараатай морьтой цаг уралдчихэж гоё юм байна шүү дээ. Тэгээ би хэд хэдүүн нэлээд хэдүүнд ярьсан. Тэгээ зарим нэгэн ерөнхийдөө уралдсан. Зарим нэгэн дүрлээд олон зад уралдаж байгаа морьтой өөртөө яадгийн уралдчихийгээл авч уралдаж байсан. Тэгээ уралдчаад сүүлд надруу уцаар ярьж байгаа нөхөө гоё юм байна нөхөө. Уралдсан чинь зүгээр юм байна нөхөө. Ерөнхийдөө анханаас нь уралддаг байж гээл тэгж ярьцгааж л байсан. За нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За нэвтрүүлгийн маань оролцогч уяачт маань бол одоо энэ 100 уйсан хоримтлуулсан дуршлагаан за оролцоход ямар байсан анх удаа одоо бас энэхүү богино зай морин тойруулгын уралдааныг Монгол эх орондоо Аранга аймгийн төв Цэцэрлэг хотын хажууд байрлах Ара комплекс дээр одоо болсон Ара кап уралдааны талаар энэхүү сэтгэлээ тав хүн төргиж байгаа. За энэхүү уралдааныг бол олон одоо бас гадаад дотоодын жуулчд маань хүрэлцэн ирж үзэж сонирхож байсан нь бол бас авууштай. Бид бүгдийн бас аялал жуулчлалын салбар илүү төлхөө хөгжих одоо үе талгыг нээж өгч байна гэж бол үзэж байгаа. За энэ сайхан уралдааныг одоо манай
Монголын өөрийн дотоодын жуулчид маань зорж ирж үзэж мөн олон сайхан компаниуд энэхүү уралдааны маань дэмжиж оролцсон байгаа. За эх жил бол одоо өшөө олон компаниуд орж энэхүү уралдаан маань өргөн дэлгэр өшөө олон цар хүрээг хамарсан ийм том уралдаан болно гэдэгт итгэлтэй байгаа. Ерөнхийдөө хавтангаас ерөнхийдөө болж бүр сайхан өргөжүүлээд тэгээд дундгал уралдчихлаас зүгээр юм уу гэж бодож байна. За энэ уралдааныг бол би одоо улам цааш нь хөгжүүлэх зорилго нь бол одоо ерөнхийдөө энэ жилийнх бол хамгийн анхных гэхэд бол зохион байгуулалт сайтай болсон шүү дээ. Сайхан болсон. Тэгээд одоо дараа жилээс бол энэ чинь улам сайхан дуршлагажаад бүр илүү сайхан болоод явах байх гэж бодож байгаа. Тэгээд энийг бол яг аймагт ингээд нөгөө уралдаад шил гарсан нөгөө нэг аймагаас 2 морж байдаг юм уу тэргүүгээр нь л нэг уралдаж үзүүлэх гэсэн бодолтой байгаа да. За ерөнхийдөө хавтангаас ерөнхийдөө улам өргөж байгаа. Тэгээд гадаад дотоод жуулч хүйдвэрлэлийг үзэж сонирхож байна. Ерөнхийдөө вижиксэр 2-3 мөр уралдах санаатай бол байшлаа. За ерөнхийдөө хараад уралдахмаар ерөнхийдөө анхаараас нь сайхан зөв идлээ төнгөрөөж байгаа юм бол ерөнхийдөө уяанах шаардахгүй. Холын зав уралдаанаа нөгөө мөрдөд уралдаа яг хараад уралдахмаар ерөнхийдөө тусдан цаг уйшчвал бас хамаагүй арай л амжилттай юм амжилт олох нэр юм билээ. За би бол одоо тийм алдаатай юм болчлаа шүү гэх юм бол ерөөсөө хараагүй шүү. Анх удаа зохион байгуулагдаж байгаа гэхэд бол миний сэтгэл санаанд бол яг л 100% нийцсэн. Үнэхээр сайхан уралдаан болсон. Тийм дутагдaltaа зүйлгээд байх юм бол байхгүй. За одоо тэгээд одоо ч тийм бүхэл юм ердөө орж захимжаал явчлаа шүү дээ. Одоо тийм юу бол дутуу нэг тийм ингээл утсан мацаар хайгаал янз бүр юм яхад тэр тэрл дээр гэтэл байнга тийм юм болж байгаа шүү. Чинь ер нь тэгээд авын залж чадахгүй тэгээд төрөний нөгөө буурлыг хийвлээ хэрэг илүү гөлч гаргаад чинь тэр шиг гөлөө гаргаад ирэхгүй тэгээд бордоод амаа жоо мэдэхгүй байхгүй юм тэгээд өө нэг явуучвал зүгээр явчтий. Тэгээд дундуур анаа. А гэхдээ яах вэ? Дараа оролдоод би яхад төрүүлхнээ өөрөө унж байгаа. Тэгээд яг таарах бол тэгээд үзэгчд бол үнэхээр бас капитал үзчихсэн да шаагилдал энэ минийх галерилтал ерөнхийдөө үзэгчдийн анхаарлыг татсан сайхан уралдаан болсон. Тэр бол нөгөө нэг хүний зүрхний цохилт нөгөө дээд хэмнэлтэд өрнө гэдэг шиг яг л тийм л байсан л да. Тэр чи яг нүдэн дээр уралдаж байгаа. Тэгээд тэр чи нөгөө том дэлгэцээрээ хараад яг нүдэн дээр уралдаж исэн болохоор чи яг хараад тэгэл яг л дээд зэгтээ өрцөн ерөнхийдөө л ер нь дуурахад хэцүү л байсан. Хөдөлж болохгүй тэгэл эвгэл дээд зэгтээ өрчил тэгэл нэлээ сандралтай л байсан л. Тэгээ одоо ингэ болж игэл наараа гэрэгтэй бас өвөл ингээд одоо бас уралдчихдаг болчихвол бас би зүгээр юм л дотроо үздэг юм. Цагаагарын байдлаа харж байгаад ингээ өвөл сайхан 16-аас дээш хүүхдээ унуулаад уралдаад байвал зам хөгөө цэвэрлж ирж байгаа. Тэгээд урлал болмоор юм болж боддог шүү дээ. Би дараа жилийн уралдаанд одоо нэг азарга тэгээд нэг соёл үрээр бэлдэж чинь да ер нь энэ намраас бэлдээд ерөнхийдөө эхэлсэн байна. Тий одоо нэг ус мосон цогсоогоод азаргаа болохоор би чи нэг том азарга байхгүй. Тэгээд тэрийг бас бэлдээд ингээл дараа жилийнхаа ара капт бэлдэж чинь да. Тэгээ ер нь бол 3 сарын 1 гэхээр ч бас гайгүй цаг өрн болчин бас өдрөөс өдөрт дулаараад ер нь хаврын уралдаануудыг бол 5 сарын 1-ээс хойш ер нь 3 сарын 1-ээс хойш бас уралдмаар байгаа байхгүй. Тэгэхээр 3 сарын 1-нд бол уралдах бүрэн боломжтой. Тий. Замын бол угаасаа тэр чи цаанаасаа зохион байгуулалт сайтай зам юм бол бэлдсэн зам дээр л уралдана шүү дээ. Бүх юмаа цэвэрлэл бүх аюулгүй байдлаа хангацсан тийм юм дээр л уралдах учраас би бол 3 сарын 1-нд уралдахад бүрэн боломжтой гэж байна. За одоо иргэдэл Монгол хүүхдүүд иргэдэл одоо бүгд л морин дээр өссөн. 16-наас дээш унахад ирэхэд би өвөл чаварч уралдаж болохоор юм л гэж бодсон шүү дээ. Заавал тэгэл мэрэгжлийн үг сурах гэж байгаа ингээл бас бөө зардал чирэгл болж байсан дээр одоо ялгаавал давтмын хөвдөөс ингээд 16-наас хүртэл хүүхдээ аваад онолчвол би болмоор юм шүү дээ.
Тэгээ энэ уралдаан бол яг янзын сайхан болдог уралдаан л да. Зохион байгуулалт, дэг журам сайтай, зохион байгуулалт сайтай. Үнэхээр үзэхэд бол нэг хүний нэг сайхан юу арилчаар нэг сэтгэлийн тийм нэг юм арилчаар нэг сайхан хиймэр сэрэгчээр нэг тийм кайф авчгаар л уралдаан л да. Яг үзэгчтэй хувьд л ер нь ингээд үзээ сууж яхад мань ч гэсэн морой уралдуулаад яг ингээд нүдэн дээрээ хараад ингээд сууж байгаа болохоор нэг сайхан кайф авчгаар тийм нэг сайхан уралдаан болдго юм аа. Тэгээд нийт Монголынхаа нийт уяачдыг энэ Монголын морин спорт уяачдын холбооноос санаачлаад энэ үйл ажиллагааг мань дэмжиж сайхан энэ Ара Кап уралдааны мань улам дэлгэрээд уралдаасаа л гэж бодож байна доо. Тийм нийт уяачдаа сайхан идэвхтэй оролцох зөвхөн арангаах гэлтгүү энэ тэндээс ирж сайхан оролцоорой л гэж хэлье да. За баярлалаа үзэгчдээ. Энэ түрээд өнөөдрийн манд дугаар өндөрлөж байна. Бидэнтэй хамт байж Ара Кап богино зай морин төрөлхөн уралдааныг хүлээж авсан үзэгчтэй хүндээ маш их баярлалаа. Бид хүн бол одоо морин сүлдээ дээдлэн тагтаг ийм ард түмэн. Тийм учраас богино зай морин төрөлхөн уралдааныг бол одоо хүн болгон шимтэн үзэж энэхүү уралдааныг одоо зорин ирж мордоо сойж уралдаж мөн бооцоо тавьж өөр хоорондоо өрсөлдөх ийм сайхан боломжийг хангаж өгж байгаа Ара комплексийн хамт олондоо бас маш их баярлалаа. Энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулсан одоо энэ бүх уралдаанд гар бие оролцсон бүх хүмүүс талархлаа илэрхийлье. Олон сайхан уяачд бас мордоо сойж ирсэн уяачд бүгдээ бас талархлаа. Ингээд дараагийн дугаараар иргэн уулзлаа. Тэр баяр та.